Бясалгал гэдэг нь одоо амьд амьтдын дотроос тархиныхаа хөгжилтөөр хамгийн дээд зэргийн амьд нь бол хүн болчиход байгаа юм тий. Хүнээс дээшээ оюун ухаантай бурхан ч хүртэл одоо юу гэж ярьдаг вэ гэхлээр зэрэг хүнээс бусдынх нь бүх юмыг амьд амьтдын бүх юмыг тэр ороо орох, идэх, уух, унтах, хэвдэх бүх юмыг байгаль дээж зохицуулж өгдөг. А хүнийг өөрт нь уурах тархийг өөрт нь өгсөн болохоор хүн өөрөө зохицуулаад явагдсан. Тэгэл энэс бол хамаг асуудал гарсан байхгүй юу. Тэгэхээр бид нар тэрийг зохицуулахын тулд яах ёстой юм бэ гэхлээр ингэх л ёстой юм билээ. Бие, сэтгэл, оюун ухаан бүх л оршихугаараа дааш амьсгалаар бүх юм чи ингээд нам тайван болоод ямар ч үгүй ингээд ямар ч нэгэн дэгэн догон байхгүй бүх юм баланс бариад тэгээд нам тайван болсны дараа яах гэж хүн болж төрсөн бэ? Таны сэтгэл танд ямар үүрэг гүйцэтгэдэг, оюун ухаан чинь ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэдгийг үзэхээр тэр бясалгал гэж одоо яг юу хэлээд идэгэн гэдгийг яг боддоор одоо бид нэг үлсгэлээр ингээд нэг ходоод сонирн болоод ингээд нэг юм идэх гээд ингэдэг штэ. Бясалгал хийхээр яг тийм мэдрэмж нь юу байдгийг, биендээ яаж мэдрэгддэг юм бэ гэдгийг үзсэн юм шиг байна. Тэгээд бүх юм тайвшилсны дараа л тэр бясалгал гэдэг юм болдог. А бид нар хэдийгээр ингээд бясалгалын хичээл суудаг, би бясалгал хийдэг энтергээл ингээд ярьдаг боловч яг тэр бясалгал нь юу юм гэвэл хүний ухаарал гэж consciousness гэдэг нэг юм том юм байлаа гэж бодоход пизза шиг юм том дуургын юм байлаа гэж бодоход нэг ингээд бид нар пиззаг ингээд нэг гурвалжин зүсээд иддэг штэ тий. Яг нэг юм гурвалжин зүсмэг нь бодлоггүй хэсэг байгаа. Яг одоо consciousness-ийн тодорхой ингээ бодлого болсон тэр хэсгийг өөрөөр хэлбэл сэтгэл дотор ямар ч юм байхгүй, сайн ч юм байхгүй, муу ч юм байхгүй ингээ болгохоор яг бид нар нөгөө сэтгэл санаагаар тайвширж байгаа нь тэр байхгүй юу. Тэгэхээр яг consciousness-ийн ухаарлын тодорхой нэг хэсэг нь ухаарл өөрөө бодол үгүй болохыг бид нар бясалгал гэж хэлдэг юм байлээ. За юу санскритаар бол самади гэж юм тий. Энэ бол нөгөө бясалгалын одоо яг тэр бодлого болцсон тэгээд унтж байгаа биш, зүүдэлж байгаа биш, сэрүүн байгаа биш. Яг нэг юм ухаарлын өөрийнх нь нэг төлөв байдал болчиход байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг нөгөө нэг яг үзэж үзсэн хүн л мэддэг болохоос үгээр ингээд тайлбарлаж бүр болохгүй. Яа тэрийг хэлэх үг байхгүй. Тийм болохоор нөгөө бясалгалын судрууд дээр бичсэн мэдэн штэ юу гэж бичсэн гэхлээр би хэдийгээр чиний бясалгалын багш боловч энийг би чамд яаж заахаа мэдэхгүй гэж байгаа байхгүй юу. Тэр айгуу сонир бүр ингээ өндөр түвшинд очиод тэр номнуудын ингээд өндөр түвшний номнуудыг уншихаар яг тийм байдгийг. Чочмоор ингээд юу гэсэн үгүй энэ чинь нөгөө бясалгал зааж байгаа багш чи өөрөө мэдэхгүй гэдэг чи одоо юу гэсэн үг ингээд яг мэдэхгүй гэж хэлж байгаа гэвэл тэр өөрөө биеэр үзсэн үгээр илэрхийлж чадахгүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг юм үг гарлаа тийм үү. Жишээлбэл одоо бясалгалын одоо сургаал дээр юу гэж бичсэн байна вэ гэхлээр зэрэг ухаарлын бодлоггүй хэсгийг бясалгал гэж хэлдэг юм а гэж самади гэж хэлдэг. Оросоор, англиар, монголоор ганцхан үг байна. Бясалгал гэдэг. Meditation, медитация, бясалгал гэдэг нэг гурлаа ганцхан үгтэй. А гэтэл яг самади гэдэг юм бол дотроо өөрөө юм дөрвөн шаттай. Айгу нарийн ингээд хийгээд үтгэлээр яг өөрт нь мэдэгддэг тийм дөрвөн шаттай. Тэрний хамгийн ороод ирэх хүрснийг л самади гэж хэлдэг. А тэгээд тэр нь бол биднэрт мэдэгдэх за одоо бүр хамгийн бүдүүлэг, хамгийн шилдэг үгийг олоод ингээ хэлэхэд бол toddler's state гэж байгаа юм. Бодол үгүй төвшин гэж байгаа. За эмнэлэг бол юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр бидний бүх эрхтэн цогтөг зүрх мөрх ингээл тарих марих уушиг муушиг яс мас ингээ бүгдээр ингээд нөгөө энергиэр ингээд амилдаг учраас бүгд ингээд цогтөг. Одоогийн байдлаар бид нар зөвхөн тарихны цахилгаан бичлэгийг, зүрхний цахилгаан бичлэгийг уншаад байгаа байхгүй юу? Онцлоод байгаа. А гэтэл уушиг тэгнь яс тэгнь булчин тэгнь тэр байтга улаан цогцос хүртэл өөрөө ингээд амьсгалж байгаа юм шиг ингээд чичирхийлдэг юм да хэрвээ бичих юм бол юм долгионыг бичиж болно. А тий яг тэрнтэй ижилхэн унтахгүйгээр өөрийнхөө тархины цохилтыг цөөрүүлж чадж байгааг.
Тарих бол яаж цогтгоо гэхээр одоо секундын цохино. Бидний зүрх бол минутанд цогтдог шүү дээ. Минутанд 68-аас 72 удаа цогчвол энэ хэвийн цогж байгаа зүрх гэж үздэг. 72-оос дээш гараад ирмэр гэлэнгүүл тахикардия буюу зүрхний цохилт нь хит олширсан гэж үздэг. Тэрнээс 68-аас доошо болоод ирэх юм бол брадикардия гэдэг нөгөө зүрхний нөгөө цохилт нь цөөрчж. Тэгэхээр энэ хүндийн биен дээр өөрчлөлт өгнө. Харин тархины цохилт бол минутанд биш секунданд цогтдог. Одоо ингээд бит хоёр ингээд яриа сууж ин тэ. Ингээд яриа сууж хахад бит хоёрын тарих яаж цогж байгааг бол секунданд 14-өөс 16 цогж байгаа. Тэр үед нь ингээд нэгнийхээ ярьсан юмыг ойлгоод нөгөөтг нь яриад тэгээд ингээд хоёулаа ярьж байгаа гэдг ингээд сайхан байж байгаа. Одоо бол бит хоёр юу хийж ийнэ гэхээр унтаагүй байна. Тийм ээ? Зүудлээгүй байна. Энэ хоёр шин бүгдээрээ тэр ухаарл гэдэг юмны царайнууд нь төлөв байдал нь энэ баггүй юу. Нэгдүгürt нь сэрүүн байдаг. Одоо бит хоёрын хэрэгжилж байгаа. Энэ үед анагаах ухаан юу гэж хэлсэн бэ гэхээр таны тархи чинь секундэд 14-өөс 16 удаа цогж байгаа гэж хэлж байгаа. Секундэд цогж байгаа юм тархины бичлэгч нэг зүгээр ингээл эрдэгнүүлээд тавьсан юм шиг юм байдаг шүү дээ, тий. Тэгээд энэс ингээд цөөрөөд 7-оос 14 болоод ирэхлээр зэрэг яаж ийнэ гэхээр яг бид нэг унтахын өмнө ингээл нэг унтаач биш сэрүүнч биш ингээл нэг тэ юу гэдэг зүрмэглээд эхэлдэг штэ. Яг тэр үеийг бол альфа стейт гэдэг. Энд тархи чинь ер нь 7-оос 10 л цогч байгаа доо. Энэ үед бол одоо юу гэдгийг нэг зүн совин гаднаас ингээ мэдээлэл авдаг мавдаг гэдэг чинь одоо солиотой биш болсон шүү дээ. Энд чинь нэр хүний энэ тархи чинь бас тийм давлгаануудыг хүлээж авдсан байна те. Яг нөгөө юу шиг транзистор шиг ингээд долгион хүлээж авдаг юм чадвартай юм байна гэдгийг. Тэгээд 7-оос доош болоод ирэхлээр 3-аас 7 гэж байгаа. Тэр нь Theta state гэдэг. Тэгээд тэр 3-аас цаашаа ингээд болохоор секундэд 2хан цогтдог. Хиний тарих секундэд 2хан цогтдог вэ гэвэл нийл хүүхдийн тарих нөгөө нэг дөнгөж төрсэн яраа хүүхдийн тарих секундэд 2хан цогтдог. Тийм учраас тэр чинь ингээд 24 цаг унтаал гэдэг байхгүй юу? Нөгөө талаар бясалгагчийн тарих бас тийм болж болно. Бясалгад нь гүнзгийрэх тусмаа тархины цохилт нь цөөрөгдөг. Тэгтээ унтаагүй, тэгтээ зүудлээгүй, тэгтээ үхээгүй, тэгтээ сэрүүн биш те. Яг энийг бид нар одоо ангаах ухаан бодвол ерөөсөө тархиныхаа секундын цохихын цохилтын тоог цөөрүүлж чадахыг л бясалгад гэж хэлнэ гэж байгаа. Тэрнээс биш ингээл юу яадаг шүү нөгөө бясалгал хийж ингээд тэгсэн мөрчлөөсөө нүд нь ингээд чичгнээд байдаг хүн байдаг. Энэ үгүй. Тэр энэ бясалгал хийж байгаа биш. Энэ зүгээр л нөгөө нэг орхын төвшин ч юм уу нэг юм хамгийн түрүүнд бясалгал хийгээд тархины цохил цөөрчин гэдэг нь яаж мэдэгддэггүй гэхээр өөрөө хүн тэрийг бясалгалдаа мэдэж чаддгүй л дээ. Гэхдээ сэрэгдэн хүмүүс бол мэднэ. Ингээд нөгөө унтж байгаад ингээд зүүдэлж байгаа гэдгээ зүүдэлж байгаагаа мэддэг хүн байдаг те. Бид нар тэгдэг шүү дээ. Ер нь хүн болгоно тэгдэг. Би нэр зүүдэлж байгаа шүү дээ. Одоо сэрчий гэд амар зүүдлэхээр босоод ирдэг хүн байдаг. Яг тэр шиг яг ингээд бясалгалд орчтоо гэдгээ яг ингээд мэдрэнэ гэхэд яадгүй гэхээр тархиныхын цохилт нь маш их удаан болцсон байдаг. Бараг тэгээд тэрийг дагаад юу цөөрхөө гэхээр амьсгал цөөрнө. Бас адилхан. Тийм баг ингээд мэдгэтгэхтэй үгүйтэй. Тийм болохоор нөгөө бясалгал хийж байгаа хүн чинь яг ингээд нөгөө хөдөлгөөнгүй яг баримт шиг ингээд харагддаг шүү дээ. Тэгэл нөгөө бүх юм ингээд амарцсан ингээд нүүр мөр нь ингээд амраад хэрвээ та тэгэл өөрөө оролдож байгаа бясалгалын нэг тийм төвшөнд хүрэх юм бол тэгэл тэр хөгшрөлт амар удаашрна. Нэг л өдөр та өлсөөл нэг л өдөр та бясалгалаа хийж итэл тэр төвшөнд ингээд ерөөсөө секундыг хэд хуваасан чамаагүй тийм хугацаанд очиход л танд тэр юу болж мэдрэгддэг вэ гэвэл 4-5 цаг, 6 цаг, 8 цаг унтцсан юм шиг болдог. Жишээлх юм бол манай багш бол ингээ хоногт нэг 2 цаг л унтдээ шин. За бүр их ядарлаа гэхэд багш 3 цаг л унтдаг баг. Тэгэд бусдал цагт нь бид нар одоо насан туршсан 8 цаг унтах ёстой л гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр хэрвээ би бясалгалаараа тэр авах ёстой тэр долгионуудаа буруутсан давлгаануудыг ингээд сайхан зүв болгоод ингээд тавьчихж байгаа тийм гүн бясалгал хийж чадах юм бол надад тийм их удаан унтаад ах шаардлага байхгүй.
8 цаг унтах хэрэггүй, 4 цаг унтна, 5 цаг унтна. Тэгээ боссон 3 цагт нь юу ийх вэ? Би өөртөө хэрэгтэй юм хийн штэ. Тийм юм бэлээ. Тэгээд бясалгал гэдгийг бол яг зүгээр одоо ойлгуулахын тулд ингээ ярихтаараа юу ч хийхгүй байгаа тэр акшныг гэж бас хэлж болдог. Тэгвэл тэр яг юу ч хийхгүй байхаараа надад яаж мэддэгддгийг, юу болдгийм бэ гэдгийг хүн өөрөө л үзнэ үү гэхээс зүгээр одоо чамд ингээл хэлсэн. За одоо юу ч мэдрэхгүй болно гэдэг ингээд үгүй. Бид нар ингэж боддtiin нөгөө бурхныг бид нар ингээд энэ нүдээр харах юм бодоод байгаа шүү дээ. Бурхан гэдэг нэг юм байж гэн, тэнгэр дээр сууж гэн, ид шидээ үзүүлж гэн. Энийг би ингээ харчин, эсвэл сонсч гэн энэ төргээд заримдаа ингээ зүүдэндээ чи. За зүүдэндээ бол бурханыг харж болно болгүй яг үү тий. Тэр чи хамаагүй бясалгалаас доор төвшин юм чинь. Тэгээд ингээ заримдаа хүн ярьдаг бясалгалд ингээ бурхан орж ирээд надад тэгж хэлээд ингэж хэлээд тийм байдаггүй байхгүй юу. Биднэрт байгаа 5 мэдрэхүүн эргэтэн бурханыг хизээч мэдэрч чадахгүй. Хизээч мэдэрч чадахгүй. Яг л ингээд одоо би ингээд жишээлбэл зүүн нүдээр өөрийнхөө зүүн нүдийг харж чадах юм уу? Миний нүд ингээ хардаг, бүх юмыг хардаг. Тэгсэн мөртлөө өөрийгөө харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бурхан гэдэг материалаар хүмүүс бурхан гэд нэрлэлсэн болохоос шинжлэх ухаан энэ чи энерги гэж нэрлэдэг байгаа. Бидний дунд энэ юу гэж мэдэгддэггүй гэхээр хайр гэдэг давлгаад яваад байгаа шүү дээ. Ийм амар зөв давлгаа. Тэр хайр гэдэг ийм хэлбэлцэл гэж хэлээ да тий ингээд юу waves гэдэг шүү дээ англиар тий. Тэр давлгаа ингээд хайр гэдэг давлгаан дээр тавигдчихаар л чиний тэр яг ориг одоо дүр чинь энерги чинь ямар байх ёстой юм, сэтгэл санаа чинь ямар байх ёстой юм, тэр гашгирч гуугалж янз бүрийн хараал өрөөл хилдэг, хор найруулдаг тийм юмыг чи хийж чадах юм уу үгүй юм. Хайр гэдэг давлгаан дээр хүрсэн байхад та тэрийг хийж чадахгүй. Бүх юмыг өрөвдөн, инхрийлэн, нэгүүлсэн. Тэгээ гүрүжи ярьдаг шүү дээ. Бид нэр гүрүжигээс асуусан байхгүй юу? Багшаа та жоохон байхдаа ямар тоглоом тоглодог байсан бэ? Бид нар шиг ингээл хөл бөмбөг чартаа мартаа тоглодог байсан үү гэж асуусан чи гүрүж аюу хөөр ингээд хөлөө харж байсан аа. Миний энэ хөл юу ч өшгөлж чаддгүй юм штэ гэдгсэн. Бөмбөгийг ч гэсэн өшгөлж чаддгүй гэсэн. Тийм их энерги тэр хүн дээр би боддгийм байна. Тэгээ бид нар бүгд эрэгтэй хүмүүс уйдахаар их сонирн байдаг шүү дээ. Маа гэдэг амар бүдүүн зураад туу. Тэгээ би бүр тэрнээс тийм юу вэ гэдэг. Тэгээ нөгөө би чи дандаа нөгөө бид нар чи их хүчлээ эмэгтэй хүмүүс л айгу уйлмтхаа болохоор тийм. Тэгээ тэр уйлна гэдэг нь тийм ч муухай ч юм биш л юм байлээ л да. Яг ингээд бидний дотор ингээд зангираад сэтгэл дотор зангираа үүсээд нөгөө энерги чи ингээд нос утас шиг ирчилчихэж байгаа шүү дээ. Тэгэл тэр чинь л одоо энэ бяцлал амьсгалын дасгал бяцлал тэр уншдаг маань эднэр чинь одоо тэр зангирсан энергийг л ингээд суллаад урсгалын чөлөөтэй болгоод ингээл өгöd идэм байлээ шүү дээ. Ер нь утхан тийм. Тэгэд бяцлал гэдэг бол ер нь хүний хийх ёстой гол ажил нь өөр бусд нь бол тийм гол юм биш. Бидний иддгийг малч идэж чадна, амьтан ч идэж чадна. Бидний хийдэг болгоныг хийж чадна, унтаж чадна, үржиж чадна. Тэр чинь амьтан ч хийдэг шүү дээ. Нэг тийм сонирхолтой юм биш. Жинхэнэ одоо танд одоогийн байдлаар бид нар чинь энэ ураг тархиныхаа дөнгөж 5% нь л хэрэглээд байгаа шүү дээ. Надыг анхан энэ бяцлал энтергээл сонирхол ингээ явж хахад хүн төрлөختөн өөрийнхөө ураг тархины 4% хэрэгэлдэг гэж ярьж ирсэн. Гэхдээ сүүлийн хэдхэн жилийн дотор л үнэхээр хурдтай явж байгаа. Хамаг хурдаараа явсан. Тэгээд яасан бэ гэхээр одоо бол 5% нь хэрэгэлдэг. 95% нь өшөө 70 ертөнцид байгаад байгаа шүү дээ. Subconscious гэж нэрлэжээд тэгэл зарим нь байхгүй гээл зарим нь байна гээл тий. Гэхдээ 70 ертөнц байдаг нь үнэн. Тий. Хамаг нөөц бол чи жишээлбэл хаанаас гарч ирсэн? Юунаас үүссэн? Яаж үүссэн? Тэг чин таныг ингээд төрхөөс чинь өмнө нэрийг чинь өгцөн байдаг гэж байгаа байхгүй юу? Тий. Тэгэл бид нар нэг төрсэн цагаас эхлээл тэгэл айгу хөөрхөн энэ нэг биеэрээ төрчил тэгэл нэг 100 ч хүрэхгүй юм байжээж тий бүр мөнх энтер гэл амар том юм яриад яваад идэг хөвгчлөлтэй тий. Гэхдээ ер нь яах гэж ингэж төрдөг вэ? Энийг зурвасхан хугацаанд дотор яах гэж ингэж хүн бодож төрдөг вэ гэхлээр ер нь бяцлал хийж би өөрөө хийн. Яагаад би миний амьдрал гэж юу юм? Тэ? Тэгээд
энийг үзэх гэж, энийг судлах гэж, энийг мэдрэх гэж, судлах гэж биш. Бүх мэдлэг өөр дотор ч юм байгаа. Тэр далд ертөнц гэсэн юм дотор бүх юм байгаа. Тэр би яаж хүрэх нь гэхээр бясалгалт хийхлээр зэрэг би яадаг байх нь гэхээр бие, сэтгэл, оюун ухаан бүх оршихугаараа нам тайван болдог. Тэгжээж би одоо бүрэн амарлаа штэ. Бүрэн амарсныхаа дараа тэр далд ертөнц гэдэг рүү орохын. Ороод тэгээд энэ яг далд ертөнц гэж юу хэлээд байсан бэ гэдгийг мэдхий. Тэгээд тэрийг бол баталгад их амархан л да. Жишээлх юм бол одоо 7000 жилийн тэртээ нэг риши, би нэрийг марчаад байна. Тэр хүн ингээд одон орны бүх одоо жишээлбэл дэлхийгээс сар хүртэл хэдэн километрийн, наранаас дэлхий хүртэл хэдэн километрийн, ангараг хүртэл хэдэн километрийн. За тэгэл тэрнээс тэр хүртэл тийм тэрийг ингээд бэлтгэж одоо мэдсэн байх л да тий, астрал бодигоо явуулж мэддэг байлгүй. Тэгээд тэр үед 7000 жилийн өмнө тэр гариг ертөнцүүдийн хоорондох зайг бичсэн тэр хэмжээ одоо бид нар телескоптой болоод, микроскоптой болоод, тооны машинтай болсны дараа ингээ хэмжээ тоолоод үзэхэд миллиметр зөрөхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний үнэхээр энэ дотор Эрдэнэс гэж нэг тийм гоё үлгэр байдаг л да. Багш бид нарт ярьж өгдөг тийм. Нэг газар нэг гуйлагч ингээс суудаг байсан. Нэг муухай, харахаас муухай гуйлагч ингээл хэрэг дартаг болцсон ингээл муухай суугаал. Тэгсэн чинь тэгэл нөгөө хүүхдүүд айлгадаг. Тэр нь тэлэн шүү. Тэрийг дуудаж шүү гэхээр хүүхдүүд нь болчдөг нөгөө гадаад үзэмж нь айгүй муухай ахгүй юу. Тэгсэн нэг өдөр нөгөө гуйлагч чинь өөр юмд өгчжээ. Тэгэл нөгөө хүмүүс ингээл ээж аавс гэл манайдных мгээл тэгэл ингээл нөгөө сууж исэн газар ингээл нэг газар нэг хүн суусаар байтал ингээ бүр хөрсөн ингээ дагтаршсан. Тэгээ тэр дагтаршсан хөрсийн одоо сэндилийн дээр юм ургаж юу магадгүй одоо ашгүй одоо ингээ гудамж цэвэршлээ гэл хүмүүс чинь тэгэл өөрөө өгөхгүй юм шиг нэгийг өгчгтэр хөрхийн амт ингээл өөрөө нэг үрт мөх амьдрах юм шиг бодож штэ бидний энэ сэтгэл тийм солиотой байхгүй. Тэгэл нөгөөтг чи ингээл ухаадах гэсэн чинь ингээл хүр завчраал гიშгэт гэсэн так гэл хүрзэнийх нь үзүүрт нэг юм тулаад юу вэ гэл ингээл үтсэн чинь тэр яг тэр гуйлагчийн доор ийм том хайрцагтай Эрдэнэсийн сан байсан. Тэгээ хүмүүс хэлсэн чааваасаа энэ гуйлагчудаа ганц удаа нэг бүр бүтэн байж үтсэнгөө, нэг удаа гэзэс татгалан байж үтсэнгөө. Үгүй энэ дээр өдөржингөө ингээ хөдлөхгүй сууж байхдаа энийг ингээ гараарчсан майдч болоогүй юм багт ингээ зүгээр суугаад байсан байна. Ямар тэнэг юм бэ гэсэн гэж байгаа байхгүй. Эрдэнэсийн сан дээр сандалж суучаад тэгээ бүх насаараа гуйлагч юм байгаад тэгээд өнгөрч байгаа. Тэгвэл бид нар тэгэл хөхрөлтэй тэгсэн багшдаг жаа. Эн чинь тэгээд тэр гуйлагчингийн үлгэр биш шүү дээ. Бидний үлгэр гэсэн. Бидний хүн болгоны дотор яг тэрэн шиг тийм дуусахгүй их том Эрдэнэсийн сан байгаа. Тэгээд тэрнэрт бид нар яарах хэрэггүй агуу их юм руу энгийн юмнаас л эхэлдэж штэ. Энгийн маш энгийн. Юунаас эхлэх вэ гэвэл зүгээр ингээ сайхан сууж байгаа л нүдэ анжгаад тэгээд амьдрах урлагийн хичээл зэрэглэлээр танд ерөөсөө тийм л юм заадаг. Амьсгал гэдэг юм чинь таны жинхэнэ үнэнч нөхөр туслах чинь хамгийн мундаг багаж хэрэгслэл юу вэ гэвэл амьсгал. Юу вэ гэвэл амьсгал. Тэгээд бид нар хэлсэн шүү дээ амьсгалаа хүмүүс буруу амьсгалдаг гэл. Тэгээд яагаад амьсгал буруу байх юм уу? Дутуу байх төр зэрэг болохгүй байна уу гэхээр одоо юу яа л да? Гар утсаар жишээлээд ярил л да. Гар утсаар ярих юм бол цэник авахгүй л байгаа байхгүй юу? Дутуу амьсгал нь, буруу амьсгал нь гэдэг нь. Тэгэхээр манай амьдрах урлагийн хичээлд ингээ явахлаар хамгийн түрүүнд зааж өгдөг юм нь амьсгалыг чинь зөв болгоно. Та ядаж амьсгалаараа өөртөө байх ёстой амьдрах эрч хүчийг 100% авчих хэрэгтэй байхгүй юу? Тэгээд бас зөв амьсгалаа гаргаж сурна. Авч сурж байгаа юм чинь зөв гаргаж сурна. Тэгэхээр яах нь вэ гэхээр амьдралын явцад дүүссэн хорнууд чинь ингээ гараа явчихна. Тэгэхээр та юу үлдчихэв? Та аюу гоё цэвэрхэн эрч хүчээр дүүрэн болоод үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгэл амьдрал дээр чинь ямар ч юм тохиолдсон гэсэн та дийлж чадна. Дийлж чадна. Яг тэгвэл амьдрал дээр бид нарын одоо ингээл цухалдаад ингээл бодохгүй надад л юм тохиолдно. Яагаад би гэж ингээл бид нар гонгинол ингээл явдаг тийм.
Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй байхгүй. Тэр нь юу вэ гэхээр амьдралын сайн үйл явдалч гэсэн муу үйл явдалч гэсэн бүгдээрээ болоод өнгөрдөг. Болоод өнгөрчдөг, тий? Тэгэхээр бид нар ямар нэгэн сайн үйл явдлыг өөртөө аваад үлдэж чадахгүй. Муухай үйл явдлыг зугтаж чадахгүй. Харин йог гэдэг юмыг хийх юм бол амьдралд чинь зайлшгүй тохиолдох гэж байсан гай зовлонгоос чам руу ингээд чиглээд ирж явсан гай зовлон арилгаж чаддаг. Яасныхаа төлөө илээхээр гимнастик хийж байгаа юм шиг асан хийснийхаа төлөө шүү дээ. Тэгэхээр одоо йог гэдэг бол ер нь юу юм бэ гэхээр хүнийг хөгжүүлэх ухаан юм шүү. Зүгээр ингээ хүмүүсний боддгийн нэг тураадаг юм л гин те. Эсвэл бол нөгөө юу гэдэг одоо гоё биетэй болно ч гэдэг юм уу те. Тэгжил хөдөлгөөний дутагдлаа мөхчин гэл сонь нэр өгдөг. Гэтэл энэ маань эцсийн эцэст йогийн асууныг сайхан хийнэ гэдэг бол амьдралд чинь муухай юм тохиолдохгүй гэсэн үг. Тохиолдлоо ч гэсэн яг уу гэхлээр зэрэг өөрийн чинь хэр чадлаас хэтэрсэн юм тохиолдохгүй шүү. Хичнээн хэцүү юм шиг байсан ч гэсэн тохиолдож байгаа муу юм болгоны хажууд нь нөгөө solution юу гэдэг тохиолж байгаа юм болгоны чинь хажууд тэрнээс талах арга нь хамт хүрээд ирдэг байхгүй юу. Гэтэл нөгөө сэтгэл маань тайван биш болохоор тэрийг олж ажиглаж чадахгүй. Тэгэл аль хэдийн болоод өнгөрсөн нэг муухай үйл явдлыг эндээ хийж аваад тэгэл нөгөөтгөө чинь ажиллаад амт нь гарсан богш шиг ажиллаад хിവэл яваад байгаа байхгүй. Тэр нь уг нь айл эрт ганцхан удаа болоод өнгөрцөн. Тий. Тэгэхээр энэ болгоныг ингээд хүн заавалчгүй ухаарах ёстой. Манай үндсэн курст ингээд суучил хүмүүс тэгтээ. За тэгэл дараагийнх нь ямар хичээл хийдэм байд ингээл одоо нөгөө тэр үндсэн курс зааж байгаа тэр амьсгалыг та насан туршдаа хэрэглэе шүү дээ. Үндсэн курс тэр зааж байгаа тэр эсрэг тесрэг хоёр харилцан биений бий болгохдгоо гэд. Нэгээр нь амьдрч болдгоо, нэг нь байвал нөгөөх нь байна гэл. Энийг чинь та насан туршдаа хэрэглэнэ үсттэй. Тэрээс биш ингээд амьдрал хурдлагын хичээл цууцсан гэл амьдралын хүлгэрт гардаг шиг гоё болоод ингэчин гэж байгаа. Амьдрал байдгаараа л байж байгаа. Ганцхан таны хүлээж авах чадвар чинь л өөр болно шүү дээ. Тэгэхээр амьдрал амархан юм шиг байдэн шүү дээ.